За бид өхөн ингээд ахмадын хилчдийнхээ амтд тоолны өдрөлийг зохион байгуулад за тэгээд дээр манай Баяртай ахмад бүүжэдийн төрөндөө Лустан багч 3 ирж бас урлаг өрн сайхнаар за дээр нь бас ангийнхаа түүхэн замуудын талаар ярьсан. За ингээд Баяртайх цэргийнхаа талхыг идлээ. Шүлээний бас уулаа бас нэгэн цаг үед энэ ангийн байгууллагынхаа тэгээ төлөө зүтгэжсэн. Одоо сэтгэлийн сонсё. Тэгээд 70 жилийн дэг талхныхаа булангийг оноод ирээд байна. За. Бидний зэрэг ирсэн үеийн ч одоо цэргийн албаа багч ч одоо цэргээс 3 жил албаа хаагаад ингээ буцаад ирсний дараагаар талхны булангийн дуусааг байна гэж одоо манай нутгийн гогчуул хэлдэг байсан шүү дээ. Тэгэхдээ одоо нэг жил хаасан цэргийн албаагчийг одоо талхны булан гэж хэлдэг ч юм уу гүм мэдэхгүй. Яг 3 жил цэргийн албаа хаагаад ирэхдээ нь байрлалдаг мөх болдог их чадвартай болж ирдэг юм уу байсан юм аа. за хаан цэргийн албаас Би юунд чинь аасимс одоо энэ хожирон цэргийн албаа хаасан юм аа. Оо за хэдэн оны Энэ 71 74 онд хожирон байгаад 3 жилийн зэрэг байсан. 3 жилийн зэрэг хэнээс нь дахиад юунд очсон юм аа. Энэ дорногой сайн шантуудаас шиж бас 2 жил болсон юм аа. Ер нь одоо тэгээд цэргийн албаагч хүн чинь заавал энэ тэн явдаг юм төвхтэй л да. За бүүжэдийн төрөндөө хэдэн оны зэрэгөө талхаа яаж салхаа идэ одоо хэдчнээ дараа талхаа идэ. Сайхан байна ээ 38 жилийн дараа алхаж иж байна. 1989-с 91 онд Дорногын улуу 12 дугаар төрөд гоцоо зэрэг албаасан байгаа. Тэрнээс хойш нийт 37-8 жил өнгөрчихжээ. Тэгээд өнөөдөр цэргийнхээ олонд ороод цэргүүдтэйгээ сайхан суугаад цэргийнхээ талхаж байгаа сэтгэл маш их өндөр байна. Тэгээд талхны болцсон маш сайн байна. Тэгээд энд бид бүхэнд үйлчилж байгаа энэ сайхан эмэгтэйчүүд, ангийн эмэгтэйчүүд, тэгээд ахмад хилчин бүсгүүчүүд, тэгээд өнөөдөр төрсөн өдрөнд тэмдэглэж байгаа нийт цэргийн албаагч офицер ахсартай сургуулийн хөвгөл ажиллагааг зохион байгуулж тэнд гар үе оролцож байгаа энэ офицер ахсартай бүгд нь аз жаргал алууны өндөр амжилтыг хүсье. Тэгээд маш их баярлалаа, сайхан байлаа. Эдийн цэргийн ноол 5 дугаар хэтрээд Ховд аймгийн зүүн ноол 130 дугаар ингээд алуу хаагаад 90 оноос одоо хэдэн жил 28 жил 30 жил юм болж байна. Тэгээд тэтгэвртэй гараад 16 жилийн дараа энэ галзуухантай ирээд хоол идэж байна. Одоо тэгээд сайхан санагч байна. Би одоо баг хэзээ гарсан бэлээ өчигдрүүлнэ өнөөдөр үлээ гэдэг. Сайхан сэтгэлдэрж байна гэдэг. Сургуулийн төв дээр би ч одоо ажиллаж байхдаа 10 жил дараалан гарсан байдیں۔ 10 жил гэдэг чинь 20 удаа гарсан. 20 удаа гарсан гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо сайхан байна. Ингээд энд ажиллаж байгаа офицер ахлагч ингээд ажилчид та аз жаргалтай ирүүлэн сайхан их өсөй яриа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Хэдийн цэргийн дэг 245 дугаар ангийн сургууль цэргийн албаны тасгийн сургуулийн ахлах Ахмад Отгонбаатар. Өнөөдөр бас баяр дээр баяр нэвсэн сайхан өдөр болжээ. Ахмад хилчт маань жил болгоно хугацаа цэргийн албаагчтайгаа сайхан уулзаж хүлээн авч нутгийн нутгийн залуучуудыг бас маш сайхан цаашдаа албаа хаахад бас дэм тус болж албаа хаажаас одоо тэр туршлага болоо бүх зүйлүүдээ бас цэргүүдтэй жил болгон яриа хийдэг. За жил болгон ингээд иймэрхүү байдлаар хүлээж авдаг. Тэгээд миний хувьд бол 2012 онд энэ ангид цэргийн албаа хааж ирсэн. Одоо ингээд Ахмад хүртлээ ингээд энэ ангитайгаа маш сайхан байж байгаа. Энэ ангиас би 2 удаа бас ажиллагаанд явсан бас ивэлтэй анги байдаг юм аа. Тэгээд ямар ч зүйл Ахмадуудаа бүгд нь ажлын өндөр амжилт хүсье. Та бүхний сүүн цагаан мөр нөөдрөг болтгоо гэж хүсээрээ. Баярлалаа.